За сайн уу 3 дахь өдрийн залбирал Amazing Things буюу гайхалтай зүйлс. Өөрсдийгөө ариусга, учир нь маргааш эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг үйлдэнэ гэж Йошуагийн 3:5 дээр бичигдсэн байдаг. Хэрвээ бид өөрсдийгөө бурханд ариусган зориулвал гайхамшигт зүйлс заавал тохиолдно. Энэ нь Есүс Христийн эзэн эрхэнд бүрэн захирагдах явдлыг хэлж байгаа. Үндэ бид өнөө хүртэл бүхнийг өөрсдийн аргаар өөрсдөө хийх оролцоор ирсэн. Хэрв бид чин сэтгэлээсээ үнэн байвал бидний ихэнх залбирал Бурхны алдар сууд бус өөрсдийн тав тухад чиглэсэн байдаг. Иймд залбирал бидний хүснээр хариулагдахгүй байсан ч хариу нь үгүй байхад ч гэсэн Бурхныг магт. Хүлийн зөвшөөрч сур. Энэ удаа энэ өдөр та хариулт ямар ч байсан хүлийн зөвшөөрөхөд сэтгэлээ бэлэн болгоорой. Өөрөөр хэлбэл бид өөрсдийнхөө хариултаасаа өөрийнхөө залбирлыг авах гэж зуурахгүйгээр Бурханд хариултыг даатгаж сурах хэрэгтэй. Гэхдээ бид залбирлаа тунгааж Бурханд өргөсөөр л байх болно. 3 дахь өдрийн залбирлын хэсэг байлаа. Машин дэлгэрэнгүй сонсхийг хүсвэл үргэлжлүүлэн сонсоорой. 100 гаруй жилийн өмнө нэгэн Британий ухуулагч Dwight Moody амьдралыг өөрчлөх тийм үгийг түнд хэлсэн байдаг. Өөрийгөө сорих, өөрлөгөө өнгөөх, өөрлөгөө харах ийм үг. Энэ үг нь Moody-гийн амьдралыг оронгоор нь өөрчилж чадсан. За тэр үг бол өөрийгөө Бурханд ингээ бүрэн зориулсан, өөрийгөө бүрэн ариусгаж өгсөн тэр хүнээр тийм бүхэл бүтэн тийм хүн байх юм бол тэр хүнээр дамжуулж Бурхан дэлхийг хэрхэн яаж өөрчлөх юм бэ гэдгийг бид төсөөлхийн аргагүй тийм зүйлийг Бурхан тийм хүнээр бол хийх боломжтой гэж хэлсэн үг байсан. Яагаад тэр хүн чи байж болохгүй гэж? Бид Бурханы төлөө, Бурханы өмнөөс гайхалтай зүйл хийхийг хүсдэг. Гэтэ үндэ тэдгээр зүйлс нь бол яг бидний хийх ажил биш, Бурханы ажил байдаг. Харин бидний ажил юу гэж? Бидний ажил бол өөрсдийгөө ариусгах. Түүний хүсэлд нийцүүлэх. Тэгэхээр энэ ажлыг бид хийх юм бол Бурхан өөрийн ажлаа хийнэ. Хэрвээ бид өөрсдийгөө Бурхан зориулж ариусгаж чадах юм бол гайхалтай зүйлс байнга бий болно. Энэ бол бүр үнэмлэхгүй үнэн зүйл. Ариусгал үргэлж гайхалтай зүйлсээр төгсдөг. Израильчууд Йордан голын эргийн зүүн эрэг дээр кемплэд будсан үе байдаг. За тэр үед Бурхан тэдэнд өөрсдөө ариусга гэж тушаасан байдаг. Бурханы тэр үгийн дагуу Израильчууд өөрсдөө ариусгахад Бурхан өөрийнхөө амлалтаа биелүүлдэг. Тэр Йордан голыг хоёр тийш нь хувааж өгдөг. Ингээд Бурхан хуурай газраар Йордан голыг дамжиж гардаг. Магадгүй бид гүүр барих эсвэл өөрсдөө зориулж зав хийж болох юм. Бид Бурханд зориулж юм хийх гэж бид өөрсдөө хийхийг илүү ихэвчлэн яаран түрэг өвчлээд хийчдэг. Эсвэргээрээ Бурхныг бидэнд юу хийх вэ гэдгийг хүлээж амждаг. Яг үндэ бол ерөөсөө нэг юм хоёр зам нааш чааш явах юм гудам
гарсан энэ зам байхыг л би энэ замыг л хадгалж явах хэрэгтэй. Ирсэн, очсон гэсэн зам. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид өөрсдийнхөө өмнөх ажлыг, энэ ажил биднээс хамааралтай, бүрэн дүрэн хамааралтай юм шиг бид өөрсдийгөө бүрэнд ажиллаж хийж гүйцэтгэх. Энэ нь бол замын нэг тал. Мөн нөгөө тал нь болохоор бид энэ бүх зүйл бурханд хамааралтай юм шиг бүрэн бурханд залбирах. Эдгээр зүйлсийг хэрвээ бид хийж чадах юм бол энэ хоёр замыг бид нар хадгалж чадж байна гэсэн. Энэ нь нэг талаараа өөрсдөө бид нар ариусгаж байгаа хэлбэр. Мөн бид өөрсдөө хийж амжихгүй бидний чадлаас хэрэгсэтэрсэн зүйлсийг бурханд даатгаж түүгээр хийлгэх арга зам юм. Яг л энэ арга замаар бурхан өөртөө алдрыг олж авдаг. Заримдаа бид бурханд алдрыг өгөх төр боломжийг нь олгодгүй юм шиг тий. За тэр ариусгал гэж юу вэ? Ариусгал гэдэг нь эзэн Есүс Христийн эзэнлэг байдалд бид нар өөрсдөө бүрэн даатгах. Эзэн Есүс Христийг бидний амьдралын эзэн гэдгээр нь хүлээн зөвшөөрөх. Мөн бурханд бидний байгаа бүх зүйл өөрийнхөө цаг хугацаа, өөрийнхөө авьяас, ур чадвар, өөрийн чинь ангиж хайрладаг юу байна, тэр бүхнийг бурханд даатгаж өгөх. Яг үндэ бидэнд байгаа зүйл биднийх биш байдаг. Заримдаа бид өөрөө өөрсдийгөө ч эзэмшдэггүй. Бид энэ үннийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ энэ солилцоо бидэнд ямар гайхамшиг бий болгож өгдөг гэж энэ бол итгэмээргүй зүйл. Бидний бүхэл гэм Христийн рүү шилжсэн байдаг. Энэ бол нэг төрлийн солилцоо. Эргүүлээд бид түүний зөвхт байдлыг, бүхий л зөвхт байдлыг авсан. Бид гэм нүглээ өгсөн бол эргүүлээд бид зөвхтийг авсан, зөвхт байдлыг авсан. Бурхан бидний өрийг дарсан, арилгасан бол мөн түүгээр дамжуулж түүний хүсэл ийг биелүүлэхийг дуудсан байдаг. За мөн энэ ариусгал гэдэг үг ямар учиртай вэ? Ямар утгатай үг вэ гэд бодгоод бид өөрсдөө тусгаарлах. Ариусгал гэдэг бол өөрсдөө тусгаарлах. To set apart. Мөн онцгой зорилгын төлөө хурцлагдаж ур чадвараа сайжруулж бэлтгэгдэх. Мөн бурханд бүрэн зориулагдах гэсэн эдгээр өгүүдийг агуулж байгаа. Эдгээр утгуудыг агуулж байгаа. Бурхны хүү болох Иесус энэ
стандартыг тогтоож өгсөн. Есүс өөрийнхөө бүх зүйлийг өгсөн бол өөрийгөө бүрнээ зориулсан хэрнээ эрүүлээд ямар нэг зүйлийг хараагүй. Би ийм зүйлийг зориулсан, би өөрийгөө бүрэн зориуллаа. Чи намайг хайрлсан уу гэж, би миний ашиг юу байх юм бэ гэж тийм сэтгэл түүнд нэгийнх байгаагүй. Хэрвээ Есүс өөрийгөө загалмай дээр өлгүүлсэн бол бид ядаж өөрсдийнхөө загалмайгаа үүрэх хэмжээний чадaltaй байх хэрэгтэй. За нэг юм нийтийн үндэсний сүм хийдийн нийгэмлэгийн залбирлын үеэр залбирлын сүмийнхэн маань цуглаад за залбирах цаг ирсэн. За өглөөний 7:14 цаг гэхэд бид бүгдээрээ өвдгөл суугаад залбирсан. За энэ цаг хугацаа бол яг л бидний хувьд бол байнга тогтмол явагддаг. Залбирлын цаг өдөр байлаа. Өглөө болгон 7:14-д. Нэгсний бидний хувьд бол ердөө яг л амьсгалдаг шиг минь хэвшмэл зүйл болсон. Үлсэх үед хоол идэхгүйгээр бид нар өнгөрүүлж чаддаггүй шиг энэ өглөөдийн залбирлыг бид хийхгүйгээр өнгөрүүлдэггүй гэсэн үг. Тэр өдөр бол төсөөлөгдөхгүй байна гэсэн залбирлгүйгээр яг л идэж уух, унтаж хөвтгтэй авь адилхан хэмжээний зөнгөөрөө хийдэг болтол. Ийм төвшөнд хүртэл ирсэн бидний залбирлын зуршил байсан. За гэхдээ нэг өдөр би өглөөний нислэгтэй байсан учраас залбирлынхаа уулзалтанд очиж чадлагүй өнгөрөөж таарсан. Онгоцны дотор суугаад онгоц нисэх үед яг залбирлын цаг байна даа гэж мэдсэн. Хэрвээ би онгоцны дотор байгаагүй бол би яг л нөгөө залбирлынхаа газраа сүм дотроо өвдөглөөд залбирч байх юм байсан гэдгийг мэдчихвэсэн. За яг түүнтэй зэрэгцээд ариун сүнс намайг яхаа аргагүй. Яагаад тэнд залбирсан шигээ, тэр үед залбирдаг шигээ энд өвдөглөө залбирч болохгүй гэж баг зэрэг ятгсан ийм мэдрэмж төрж байлаа. Яг үнэндээ хэлгээд би тэр үед баг зэрэг эсэргүүцсэн. Үгүй дээ эзэн минь ээ. Би яг үнэндээ онгоцон дотор байна шүү дээ. Гэсэн. Эзэн эргүүлж хэлсэн.
Би чамайг яг хаана байгааг чи мэдэж байна. Наймын номерын хаалганд дийнэ тэр байна. Гэхдээ тэр үед би бос хүмүүсийг эргэн тойрны хүмүүс минь намайг хараад шашинлаг гэж бодох болов уу гэж бодсны үднээс мөн ийм сөрөг мэдрэмжийг бусдад тараахгүй үднээс өсөхгүй байсан, залбирах хас татгалзаж байсан. Тэгээд за ачаагаа авах үедээ би залбирч болно шүү дээ. Эсвэл заштуудлынхаа өрөөнд дотроо хойд дараа нь би залбирнаа. Бас болно гэж өөртөө хэлж байлаа. Гэхдээ эдгээр зүйлс бол үнэн байсан ч гэсэн яг үндэ яг тийм цэгээ олсон, голын олсон зүйл биш байсан гэдгийг нь бол мэдж байсан, хариулт биш байсан. Яагаад чи мэдсэн намайг шалгаж байгаа юм шиг. Үгийн давуу хааж хизээж юу ч байсан тохиолдсон дагах болов гэдгийг мэдхийг хүссэн юм шиг. Тэр үед би хэрвээ би энэ шалгалтыг давж чадахгүй бол Бурхны өмнө очиод намайг илүү томоор хэрэглэхэд би зогсож чадах болов. Тэгээд бид дээрэс нь түүнд бараг батлах гээд түүний хэрхэн бодхоос илүүтэй хүмүүс хэрхэн бодохыг би илүү анхаардаг юм шиг. Энэ байдлаа түүнд бүр батлах гээд яриач байх шиг. За тэгээд би сүүлд нь би хаач байсан ямар ч цаг үед би түүнд хамааралтай гэдгээ баталгыг хүссэн. Яг тухайн үед би өөрийгөө хэрвээ би жижигхэн зүйлд ч гэсэн Бурханд үнэнч байж чадах юм бол тэр намайг хэрэглэн илүү том зүйлийг хийж чаднаа гэж мэдж байсан. За тэгээд хаалганы тэнд байхдаа яг гейт D8 дээр байхдаа би хоёр тийшнийг харчаад коридорын хоёр тийшнийг хараад яг тэр газараа тэр хаалганы хажууханд өвдөглөөл суусан. Уртайны аянд хийсэн миний хувьд жижигхэн итгэлийн алхам байсан. Мөн өөрийгөө бүрэн ариусгасан, өөрийгөө бүрэн зориулсан ийм жижигхэн алхам байлаа. Мөн яг тэр үед, яг тэр хаалганы тэнд нисэх хаалганы гейтийн D8-ын тэнд миний дотор байсан
эгоны жижиг хилтерхийч гэсэн тухай үед бас эго маань өвхөж байгааг би мэдсэн. Яг энэ бол нэг тийм сонин газар, сонин цаг хугацаанд өвдөглөх тухай яриа биш ээ. Энэ бол ердөө л ариун сүнсэнд дуулууртай байх. Түүний үгийг дагах хүсэл байгаа эсэх тухай асуудал юм. Ямар ч газар, ямар ч цаг хугацаанд өвдөглөх буюу түүнд зориулах, түүний өмнө ариусгах, өөрийгөө зориулах тухай юм л да. За та бүхэн магадгүй ветогийн тухай сонсч байсан байх. Энэ бол нэг төрлийн дайет, хоолны дэглэмийн энэ тухай л да. За ветогийн паверын талаар буюу ветогийн хүч ямар байдаг вэ гэсэн хэсгээр ярив. За ариусгал гэдэг нь бол бидний ясандаа өөрсдөө буу бариад буюу өөрсдөө авах гэсэн зүйл рүүгээ шууд зүтгүүлэх гэх юм уу? Ийм тухай зүйл биш. Бурханд энэ ветогийн хүчийг өгөх тухай гэж. Өөрөөр хэлбэл түүний үг бол эцсийн үг. Энэ бол Библийн үг байна уу? Ариун сүнс байна уу? Аль нь ч байж болно. Аль нь ч байсан Бурхныг бид өөрсдийнхөө зорилгын төлөө өөрсдийнхөө хуваалцчих үзлээр Бурхныг өөрсдөө өгөхөө хүсэл зориулах ашиглахыг болох асуудал юм. Эсвэргээрээ бид түүний зорилгод, түүний алдарт үйлчлэх. За ингээ бодохоор ариусгал гэдэг нь болохоор бид махан биеийн хүсэл тачаалаа хүлэх тухай асуудал болж таарч байгаа юм. За мөн хэрвээ бид өөрсдийгөө бурхан ингээ өгөх тусам бид багасаа жижигрээд бидний хувь хүн гэдэг зүйл маань алдагдах юм биш байгаа. Гэх ийм айдас бидэнд бас байдаг. Харин ч яг үндэ асуудал бол тийм ш байдаг. Харин ч бүр биднийг өсгөдөг, томруулдаг. Бид өөрсдийнхөө махан биеийг хүлэхээс нааш бид үндэ жинхэнэ утгаараа амьдраагүй байдаг. Бид бурханд илүү зориулах тусам
бид илүү хийх авдаг. Бид илүү өөрөөрөө илүү болж чаддаг. Өөрсдийгөө алдснараа бид өөрсдийгөө хариуж болж авдаг. Заримдаа залбирал бурхантай хийж байгаа нэг юм зүгээр нэг энгийн яриа бас байдаг. Яг л хоёр хүн кофе уунгаа хоорондоо хоёр найз ярьж байгаа яриа шиг. Заримдаа залбирал маш их эрчимтэй бусдын төлөө зуучлан залбирах залбиралж болж болдог. Яг л Есүс Гетсеманы толгойд дээр өөрийнхөө загалмай цовдлогдохоос өмнө залбирсан залбирлыг хийж байх үедээ адилхан юм тийм төрлийн залбирлж болж болдог. Тэр үеийн залбирал бол үнэхээр маш хүнд залбирал байсан тодорхой. Бүр түүний хөлсөн цусан тусал болж болсон байдаг шүү дээ. Яг үндэ тэр үед өөрийнхөө амьдралынхаа дэлхий дээрх түүний амьдралдаа амссан, нүүрлсэн хамгийн том шалгалт нь байсан. Тэмдээч тэр шөнийн турш залбирсан байдаг. 3 удаа залбирахдаа тэр залбирал нь яг л ариусгалын залбирал байсан. Аамен. Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ айгыг надаас алгасуулаач. Гэхдээ миний биш, таны хүсэл биелээд. Таны хүслийн дагуу бай гэсэн байдаг. Тэр ариусгал гэдэг маань хизээш дуусахгүй, байнга явагдах, өөрсдийгөө даатгаж өгөх, бурхан даатгаж өгөх юм процесс юм. Өөрсдийнхөө хүслийг бурханы өмнө өгөх. Эхэндээ залбирал гэмтний залбирлаар эхэлдэг. Бид бурханы өмнө, аврагчийнхаа өмнө өөрсдийнхөө гмийг улайдаг. Тэгээд түүний эзэн байдалд өөрсдийнхөө амьдралыг даатгадаг. Яг энэ л явцын дунд бидний сүнслэг аялал явдаг бөгөөд бурхан зориулж бид өөрсдийгөө ариусгах тэр мөч бүрээр, тэр шийдвэр бүрээр бидний энэ аян маань гайхалтай эргэл дээр тэдгээр болгоноор тэмдэглэгдэж явж байдаг. Джонатан Эдвардын нэг тийм гайхалтай, алдартай үйлчлэл байдаг. Тэр үйлчлэл нь Sinners in the Hands of an Angry God. Ууралсан, ууртай бурхны ууралж байгаа хэлгэнсэн бурхны гарт буй гэмтнүүд гэсэн.
тэрээр Массачусетийн хойд хамтанд пастрын ажил хийж байхын хажуугаар Принстоны их сургуулийн ерөнхийлөгч ажиллаж байсан хүн юм. Түүний дагалдагч нар гэхэд ойролцоогоор 300 гаруй министр буюу мишнерүүд байна. 120 их сургуулийн профессор, 60 зохиолч, 30 шүүгч, хуулийн хүмүүс, 14 коллежийн ерөнхийлөгчид, 3 конгрессийн гишүүд, мөн нэг ерөнхийлөгч төрсөн байдаг. Энэ гайхалтай биш гэж юу? (1723) оны 1 сарын 12-нд Джонатан Эдвард Бурханд өөрийгөө зориулахаар тангараг өргөсөн байдаг. Тэр өөрийгөө мөн түүнд байгаа бүхий л зүйлээ Бурханд ариусгаж өгсөн байдаг. Тэгээд тэрээр бичээсэн үлдсэн байдаг. Тэр бичээс дээр I made a solemn dedication of myself to God and wrote it down, giving up myself and all that I had to God. Би өөрийгөө Бурханд бүрэн бүтнээр зориулж байна. Мөн үнийгээ би бичиж буулгаж байна. Би өөрийгөө орхиж байна. Надад байгаа бүх зүйлсийг би Бурханд өгч байна. To be for the future in no respect my own. To act as one that had no right to himself in any respect. Ирээдүйд би хэн болсон ч байна. Миний гэх зүйл бүхэнд хүндлэл өгөхгүйгээр өөртөө зориулсан өөрийн эрх, хүний эрх гэж ярьдаг. Түүний өөрийн эрх байхгүй юм шиг, ямар нэгэн хүндлэлт байхгүй юм шиг өөртөө хандна. And solemnly vowed to take God for my whole fortune and felicity, looking on nothing else as any part of my happiness, nor acting as if it were. Бурхныг би өөрийнхөө хувь гэж хүлээж авнаа. Бүхэл хувь гэж хүлээж авнаа. Энэ үг ч гэсэн Библиэлд зөндөө байдаг. Өөр бусад зүйлсэд би хараагаа бөөгнө. Миний аз жаргал юм шиг өөр ямар ч зүйлийг би Бурханаас илүү үтэйгээр ирж хайхгүй гэж бичсэн байжээ. Тэгэд энэ хүний үлдээсэн энэ гайхалтай нөлөө ямар байгаа вэ гэдгийг
гарсан байхаа гэж бодож байна. Энэ хүн өөрийгөө бурханд ингэж ариусгаж, ингэж зориулсныхаа энэ хүнээр дамжуулж ийм олон ийм их үргэлжил, ийм гайхалтай сурвалж бий болжээ. За тэгээд төгсгөлд нь if we give more of ourselves to God, God will give more of himself to us. Хэрвээ бид бурханд зориулж хэрэг зүйлийг бид өгч чадна, бурхан бидэнд эргүүлээд бүрддийн хэмжээгээр хийх бидэнд өгч чадна.